Бүгдээрээ сайн байцгаана уу? 5 дахь клубийн сагсан бөмбөгийн багш Шичээ Орлоо байна. Анхан шатны суралцагчдад зориулсан сагсан бөмбөгийн хичээлийг бичлэг болгон хүргэх гэж байна. За эхний хичээл маань болохоор бөмбөг барилт байгаа. Бөмбөгийг яаж барих вэ гэхээр бөмбөгний хоёр талаас энэ тэнцүү барих нэ. Барихтаа яаж барих вэ гэхээр гарыг хамгийн санаар сэр болгож барина. За тэгээ бөмбөг хаана барих вэ гэхээр гидсний орчимд барих нэ. За тэгээ хорооны чиглэл маань мэдээж хамгаалагч руугаа чиглэлтэй барих нэ. За тэгээ бөмбөгийг хамгийн сайн хүчтэй барихын тулд тохоо хэсгийг баг зэрэг өргөж өгөх ёстой. За энэ маань болохоор бөмбөгний үндсэн барилтын техник байх нэ. За энэ техникийг дасгал болгон ашиглах гэвэл бөмбөгийг дээшээ хөөргөж хоёр талаас нь барьж өгнө. За үүнийг бол хэдэн ч удаа давтаж болох нэ. За дараагийн дасгал маань болохоор бөмбөгийг эргүүлэхдээ дээшээ шидэж хоёр талаас нь барьж авах. За анзаарч байгаа бол бөмбөг хаан чамаагүй эргэлдэж очиж байгаа. За одоо болохоор нэлийн урагшаа чиглэлтэй барьсан байна. За эндээс барингуутлаа үндсэн чиг болох гидсний урд бөмбөгөө татаж авчрах нэ. Бөмбөг дээр ирлээ татаж авчрах нэ. За дараагийн дасгал маань болохоор хамгийн хүчтэйгээрээ бөмбөгийг дуургаж авах хэрэгтэй. Тэгээд бас хурдан. За энэ гурван дасгалыг ашиглан бөмбөг барилтын хичээлийг давтаж болох нэ. Та бүхэнд баярлалаа.